Сайн мэцхан үзэгчдээ 24 цаг контентын цааш шинэхэн адал явдал эхэлж байна. Бид энэ удаад Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчдын нэг өдөртэй танилцах болно. Зүүн чи өөрийгөө авч явж чадахгүй шүү дээ. Намаа нэг шууд Та бүхний хүсэлттэй одоо урьдчилан танилцсан учраас ямар ажил арга хэмжээ хийж явах гэж байгааг ойлгож байгаа. Тэгээд одоо холбогдох албаа агч нартайгаа холбож өгөөд та бүхэнтэй одоо хамтарч ажиллахад таатай байна. Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн нутаг дэвсгэр нийтдээ 12 хорооны нутаг дэвсгэр дээр гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 20 мянган айл өрхийнхөө 130 орчим мянган иргэний аюулгүй байдлыг хангаж автэргүүлийн чиглэлүүдийг ажилуулдаг байж байгаа. За өмнөх онд бол автэргүүлийн 5 чиглэл ажилладаг байсан бол энэ онд цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар нийслэлийн 6 дүүргийн газар хэлтсийн хэмжээнд 21 автэргүүлийн чиглэлийг нэмэгдүүлснээр манай дээр автэргүүлийн өнөөдрийн байдлаар 7 чиглэл үүрэг гүйцэтгэж байна. За өмнөх онд бол гэмтэрэг зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр нийт 22 мянган дуудлага ирж исэн бол за энэ оны өнөөдрийн байдлаар 25 мянган орчим дуудлагыг хүлээн авч шийдвэрлээд байж байна. Ингэснээр дуудлага мэдээллийн маань тоо өсөж байгаа ч гэсэн автэргүүлийн чиглэлүүдийн үүрэг гүйцэтгэлд за автэргүүлийнхаа дуудлага мэдээлэлд очиж байгаа богино цаг хугацаанд очиж байна. Чиглэл нэмэгдснээр ажилд маань бас ажлын ачаал маань тэнцвэртэй хуваарлагдаж байна. Ингээд гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар 3 айлжээр автэргүүлийн чиглэлүүд маань хоногт гарч байгаа дуудлага мэдээлэлд 5-аас 10 минут дотор очиж дуудлага мэдээлэлээ шийдвэрлэдэг сайшаалтай үр дүн гарсан байна. За сансрын түнэл буюу Баян зүрхийн 3 дугаар хорооноос түнэлийн дэглэлийн орчим. За 7 дугаар хороо буюу Баян цээлийн өргөн чөлөө орчим ингээд иргэд аж ахуйн нэгжийнхаа дэмжлэг тусалцаатайгаар камерын ногоон бус болгож ажилласан. Ингээд энэ ажлын хүрээнд гэмтэрэг зөрчлийн маань гаралт 4.7%-аар буурсан. За мөн камер болгоны доор тал CCTV буюу анхааруулах шар самбарыг байрлуулснараа иргэд маань камертай ногоон бүс гээд за түүнчлэн нутаг дэвсгэр дээр хулгай амарваны гэмтэрэг зөрчлийн бол цахим эргүүлийг ажилуулад энэтэйгээ холбоотойгоор камераас шүүгээд түргэн шүүхээ илрүүлэх ажлаар хэмжээг бол авснараа бид нар бас ажилд нэлээдгүй агц гарч байгаа. Цагдаагийн байгууллагаас нутаг дэвсгэрийг ногоон бүсжүүлэх буюу камерын бүрэн хяналтанд авах үе шаттайгаар ажиллах хэмжээ зохион байгуулагдаж байна. За үүнтэй холбоотойгоор сая 8 сарын 30-ны өдрөөр манай үндсэн 5 хороон дээр камерын ажил явагдаж бүрэн дууссан байна. За 1-р хороо, 3-р хороо, 4-р хороо, за 15-р хороо, 18-р хороо гэдэг ингээд камеруудыг бүрэн камерлжуулж ажилласан байж байна. За одоо мөн үргэлжлүүлээд нийт үлдсэн манайх чинь 12 хороотой бусад 12 хороогоо камержуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. За мэдээж гэмтэрэг зөрчил, за иргэдийн маргаан, за гэр бүлийн хүчирхийлэл төрөл бүрийн дуудлага мэдээлэл дээр очиж үүрэг гүйцэтгэдэг. За мэдээж албаагчдын альжаал тайлах, стресс, бухимдлыг тайлах за сэтгэл зүйч маань ирээд ганцаараа биечлэн уулзалт, ярилцлага, за албаагчдынхаа асуудал, сэтгэл зүйн доктортой байдлыг анх үднээс дотооддоо зохион байгуулж, за газрынхаа хэмжээнд хэлц болгон дээр юм альжаалт ажиллах өрөөг бас товчулсан байж байгаа. За энэ манай бэлдаржуулах өрөө буюу за албаагчд маань чөлөө цагаараа за ажлын бус цагаараа бие тамир эрүүл мэндэд анхаарах бэлдаржуулах өрөөг бас засаж тогтчулсан байж байгаа. Энэ дээр албаагчд маань бас ингээд мэдээж фитнесийн тоног төхөөрөмжөөр тогтчуулаад энд спортын анхаа шатны бие бэлтрийн хөгжилтөд анхаарч ингэж амралтын цагаа зөв боловсон өнгөрүүлэх өрөөг
тасдагчулсан. Энэ дээр бас нэлээдгүй аль багчд маань би ультра хөгжүүлж цагдаагийн ерхий газраас зохион байгуулдаг спортын олон төрлийн арга хэмжээ тэмцээн уралдаанд маань бас хилцэх газраа тэгээд үргэлжлүүлээд улс дэлхийн тэмцээн уралдаанд оролцдог байж байгаа. Сүрхэн саятай өрдүүлсэн чир ахмад дотоод сонсож. За сонслоо. 117. Бид нар одоо яг тухайн иргэн дээр анхан шатны тусламж үзүүлдэг. Цагдаагийн байгууллагаас хойшлуулах шиг ажиллагааныхаа хүрээд эмнэлгийн анхан шатны тусламжийн эмийн сан хайрцаг холбогдохын тарианд бүгд байдаг. Бид нар бол сургалтанд хамрагдаад хойшлуулах шүүхийн анхны гэмтсэн хүмүүстэй тусламж үзүүлээд тэгээ 103 төлөөлөж 103 тал өгдөг байгаа. Яг ямар ч байсан цагдаагийн байгууллага аль багш нар дуудлаган дээр тухайн дуудлаган дээр нөхцөл байдлаа ихтэй үнэлсэнтэй. Тухайн үнэ хараад ямар хөө байдалтай байна, хөл гар нь хугарсан байна уу, гэмтсэн байна уу гэдэг үзэж харж байгаа. Тэгээд үнэхээр гэмтсэн байх юм бол тэрэнд анхан шатны тусламж үзүүлээд хөдлөхгүй байж байгаа 103-аа дуудаж өгөөд үзүүлээ 103 авч явах шаардлагатай бол 103 эвч нь авч явна. Хэрвээ гэмтээгүй тохиол 103 эвч авч явах шаардлагагүй. Цагдаагийн байгууллага эрүүжүүлэх байр эрүүжүүлж болно гэсэн бичиг үндэслэлийн үндсэн дээр эрүүжүүлэх байр нь хөрвүүлдэг байгаа. Энэ төрлийн дуудлага бол одоо өдөрт 24 цагийн хугацаанд бол нэг 10-аас 12 дуудлага. Гэр оронгоо, ухаангоо, гэр орноо олох чадваргүй, өөрийгөө авч явах чадваргүй, гэрлүүн холбоо барихаар утас нь холбогдохгүй, гэрийнхэнтэй нь холбоо барихаар одоо энэ арх ууд хүний чинь бид нар ахгүй, та нар аав гэдэг одоо тэгээ ингээд цагдаагийн байгууллагад үлдээчдэг. Тэгээд одоо яалчгүй тэгээ цагдаагийн ажил болохоор аваад тэгэхээр холбогдох газар хүлээд өгч байгаа. За яг одоо ямар төрлийн дуудлаган дээр ирээд байгаа вэ? За энэ Баянзүрх дүүргийн 21 дугаар хороо 137 дугаар сургуулийн дээр төр хүмүүс гараад хоорондоо маргалдаад ирсэн дуудлагыг бид нар шалгалаа. Тэгээд шалгах явцад 3-аас 4 хүн дээр төр арх уугаад ингээд хоорондоо маргалдаад ирсэн дуудлагыг шалгалаа. Ямар ч байсан 3 нь бол өөрийгөө авч явах чадвартай хүмүүс энэ дээрээс буулсан. Ямар ч байсан нэг нь шалгахад бол нэг нь өөрийгөө авч явах чадвар арх сэтгүүлэнд нийцүүл хэтрүүлэг хэрэгэлсэн. Дээвэр дээрээс буух боломжгүй байсан онцгой байдлын албатай хамтарч дээрээс буулгаж шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлгийн байгууллага бол одоо ерөөсөө ирээд даралтыг үздэг, пүүлсийг үздэг. Зүгээр эрүүжүүлж болно гэсэн бичиг өгдөг. Энэ хүнд нь ямар нэгэн анхан шатны тусламж үзүүлэх боломж байхгүй. Амбулатороор хандаад байдаг юм л гэж байна. Ядаж энэ хүнд нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд боолтын солиод тэгээд цагдаа төлөөд өгч болно шүү дээ. Тэгэхээр тийм байхгүй. Заавал амбулатороор хандаж байгаа. Тэр энэ ч одоо ар гэр байхгүй, гэр орон байхгүй, өөрөө явж чадахгүй. Амталтаар орчод эмнэлгийн анхан шатны тусламж авч чадахгүй гэдэг бас хэцүү байна. Энэ хүн ч өөрөө очиж чадахгүй ш. Тэгээ одоо аюу шахах нь хүндрээд нэг гудамжинд очиод хэвтдэг. Ямар нэгэн байдлаар маргааш гараа явдаг шахах нь хүндрээд
асуудал учраас хэцүү. Тэр цагдаагийн байгууллагаас яваад яг ямар арга гэж авах вэ? Одоо ямар ч байсан гэр оронгүй хүн бай. Бид нар бол эрүүжүүлэх байранд бол аваачих боломж байхгүй. Яагаад гэвэл энэ хүн чинь шарахтай. Тэнд цогтөө өвч хүмүүс байгаа. Өвчтөн хүмүүс байхгүй ш. Тэр хүмүүстэй янз бүрийн байдлаар цогтөө хүмүүс шарахын хүнд юм ямар нэгэн байдлаар гэмтэл үүсгэх өгөөсөх. Тийм учраас бид нар дараагийн холбогдох гэр оронгүй авдаг эмрэл эмнэлэг дээр хаваачиж энэ хүний анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай. Ямар ч байсан бид нар эмнэлэг дээр нь очиод уулзъя. Авах юм уу юм очиод эмчтэй нь уулзъя. Юу юм бэ гэсэн. Хотголоодсон байна. Хин юм уу? 103 он гэсэн юм. Үгүй хоочин гэсэн. Байна уу? Америкийн Баянзах дүүрэн цагдаа 2 дугаар болчихсон ярьж байна. Дуудлаа өгснөө та? Үүдэнд нэ. За, урьдчилан ресторан юу? Тий. За, бид нар ирсэн байна. За. Америк. Юу болсон юм бол? Уруудаг цуг орж ирэх юм. Хар цогцод бас салах гэж өндөө. Чамтай зүг явсан хүмүүс гэж шүү дээ. Тий. Хоёулаа зодтсон юм шүү хоёр. Хоёр зодтсон. Агцсан дүү наваа зогтлоо. Би зүгэлдөөс. Тэгсэн чинь хоёулаа нийлэн наваа зодтсон бохгүй. Энэ одоо үүднээ хоёулаа хөдөлсөн байна. Тэгээ одоо миний буруу тэрний буруу. Сонжс нүдгээр маалцсан. Өөрөө юу битээр хоёулаа өмнөөсөө маалцсан байхгүй. Дүү наваа цохиод тавсан. Дүү зөксөн. Тэгсэн чинь хоёулаа нийлээд аваад байлаа. Өөдөө шиг хоёулаа хөдөлсөн юм. Би өчиг заяа. Эргэж аваад тийм материал жуулчих за нараас нь ирүүл болохоор одоо нараас өөр бүтэцтэй томдогдсон заяа. За тэнгууд нь тэр юм дээр нэг хөвгөлтэй юм яваа. Та дуудлага өгсөн байна. Та өөр хаана байгаа юм да? Ано. Ано. Сантана та хаана байгаа юм да? Ирсэн байна бидний. Ано. Гүн харж байгаа. Манай цагдаа надад ирж байна. Баянзүргийн цагдаа надад ирж байна. Баянзүргийн цагдаа хоёулаа бид зэтнээр орж ирсэн. Та өөрөө дуудлага өгсөн байна. Хаана байгаа юм? Маргааш Баянзүргийн цагдаа надад ирээд байна. Дуудлага За энэ хүмүүс нь болохоор 2024 оны 8 сарын 31-нд 04 цаг 17 минутанд Баянзүрх дүүргийн 6 дугаар ороо Баянзүрх захын гадаа манай найз эмэгтэйг эрэгтэй 2 хүн зодоод хөмсгөнсөн байдалтай байна дуудлага өгсөн байна. За дуудлагын дагуу очиж шалгахад 93 оны Б 94 оны С хоёр нийлж хоорондоо магалдаж бусдаа зодоо хийж тэгээ бусдын эрхчлөлөнд алдсан тийм бодлого.
Тэгэхээр иргэд одоо маш согтуу байна шүү дээ. Тэгэхээр одоо юу гэх юм хэрэг бүтгэл болж нийлэхгүй багтаж болж юм. Архин гартгүй зүйлүүд өрөөжөхгүй ямар арга хэмжээ авах юм бэ гэж. За ямар ч байсан эхний ээлжинд хохирсон иргэнийг бол бид нар 103 дуудаж хүлээлгэж өгсөн байна. Тэ эрүүл мэндийн талаас нь. Холбогдогч хүмүүсийг бол ямар ч байсан хэрэгжүүлэх байранд хүлээлгэж өгсөн байна. Одоо тэгээд маргааш ихээр одоо энэ хүмүүс арх сэтгүүлэнд анхаарахаар юунаас олж маргалцсан, ямар асуудал үүссэн гэдгийг байцаагч нар аваад тэгээд холбогдох ажиллагаа хийгээд шалгалтын ажиллагаа явуулна. Зүүн чи өөрийгөө авч явж чадахгүй шүү дээ. За та бүхэн ямар ирээ. За өнөөдөр ганц болон буух хэлсэн хэлж өгөөд байна. За 24 цагаар үр гүйцэтгсэн тэргүүлийн 7 жил ажилласан албаагч нар дуулга мэдээлэл хүлээж аваад шийдээгүй ямар нэгэн асуудалтай араасаа бичгээр нь хураасан чиглэл байхгүй. За багтаа 50 онц гэж ойлгосон. За үр гүйцэтгэж албаагч нар дуулга мэдээлэл төлөж болгосноо. GPS координатыг жижигээс дуулсан цэг барьцлуудад тодорхой яг очсон цэг маршрут дээр дарнаа. За мөн иргэдтэй хуулийн хүрээнд зөв боловсон харилцсан. За хуулийн хүрээнд өчиг маргааны шийдвэрлэн газар дээрийн шийдэх боломжтой бол шийдэн боломжгүй бол эндээ авчраад зөвшлийн эрг үйлчлэгчийн материалуудаа шийдвэрлэнэ. За мөн хамтрагчийнхаа аюулгүй байдлыг шалгана. За дуулга мэдээлэл товчоод бүрэн дүүрэн шалгаж эцэслэж шийдвэрлээрэй гэж хэлмээр байна. Асуух зүйл байна уу? Үгүй. За нэгдүгээрг нэ 2 алхам ат. За амны зүрх тав. Нэгдүгээрг нэ байрандаа ат. Bon. За албан гүйцэтгэл эрүүл мэндийн шалтгаантай ямар нэгэн асуудалтай зөрчилтэй албаагч байна уу? Үгүй. За байхгүй гэж бодлоо. Тэгээ та бүхэн 24 цагт үүрэг гүйцэтгэх 7 жилийн албаагч амжилт хүсье. За бууж амарж байгаа албаагч нь усны бэлэн байдлаа хангаарай. Тэр үеийн хүрээнд зөв боловсон засцуутай амарчаагаарай. Мөрөө. Болон таар. Цагдаа. Яа бэ? Энэ юу вэ? Надтай нэг болцсон. За, дуудлага гэсэн юм та нар. Ямар гэрээ? Дуудлага өгсөн байна. Юу болсон юм бол? Цаанч. Хоёр хэдүүлээ хэдэн шилээр хэдэн пи болсон. Манай мастер үсгээд манай. За. За.
Хэдүүлээ басаа. Дөрүүлээ. За нөгөө хоёр найз. Хоёр баг ирчихсэн. Яг хэдийн үед гэдгийг би сайн мэдэхгүй. За та хоёр нэг ажлын хүмүүс юм тийм үү? Нэг ажлын хүмүүс байсан. Байсан. Өчтөр би манай ажлын газрын юм дуудаг. Мөнгө дуудаг. Тэгээд мөнгө яг би ажлаасаа гарахтаа хоёр би уулзсан. За. Уулаа хоёр ийм юм яваад. Тэгээд ажлаасаа гарсан. За. Би бас миний яг ингэ санаж байгаа юм байна. Тэгээд яг миний бичиж байгаа юм. Мөнгө бид хойш мэдчихсэн. Тэгээд мөнгө рүү би бол ерөөдөө хандарсан. За. Тэгээд мөнгө эсвэл хөөсөн. За. Гэхдээ сэргүүлж яхад нь ч тэгээд юу вэ? тэгээд эхлээд ингэ Шинэ шаар өдрөө. Нэмэгтэй нааш өрөөдрөө. тэгээд би шүрчхэж Гарчээ. Чамд яг ямар хүч хэрэгэлсэн? Яаж хүч хэрэгэлсэн? Тэгээд гар хөлний дэвтэрч гэдэг. Уг нь би тийм хаштай өгнө. Хайсан баггүй. За. Би өөр хааны тачсан. Нэшлийн хааны наагуулсан чинь. Яг өөр хайсан. Чам зодож згсэн юм байт юм. Зодож згсэн юм байт юм. Яг гэж амар цохоогүй нэрний намайг тэр чихт ингээд хүчээр ингээд. За. Би өрөөлөө хүртэл ингээд өргөж чирч авчих юм байна. Чи яагаад юм чи. Өөр цаатаа дуудлаа ингээд гэсэн чи дууд чи. Тэгээд юм чи нэгсэн. Өөрөөр бид нар чи яг үүтингийн залуучууд нийлсэн тэр чи ажлаараа нийлдэг залуучууд баггүй. Би чи бол гайгүй ухаантай байсан юм. Тийм би өөрөө хийсэн. Бүр тасарчаа. Тийм болохгүй штэ. Болохгүй яагаад би өөрөө хэрэг энэ зүйл чинь би өөрөө болохгүй гэдгийг мэдчихэж байгаа. Дээрээс нь би боловлох үнээр намайг үнээр боловлуулсан. яг эмэгтэй хүний хөлөөс яг чиглэл бодож байна. Би бол өөр хүссэн тэгээд дуудалт нь би зүг байсан. Яцэг бороо гэж. Аяга миний манай гэрээ аягийг мэдхгүйсэн. Аягийг бол би энэ би өөрийнхөө буруу гэж байна. ийм навшин бол яваад өөр хийгээд Сүгүй. өөр буруу мэдчихвэл За. араа би чинь дүүрэж. За. Чи тэгээд одоо хүсээг вахт нь өөрөө хийсэн юм шүү, тий? Энэ ол түүхээс тийш явсан. Тэгэхээр эргүүлийн цагтаа өөр бичиж авах ээлж дуус яг ямар амтаа өөрөөхтэй ажиллах гэсэн. За өглөө юун дөрөнд ээлж хүлээлцгээс өмнө 30 минутын өмнө ирж ажилдаа бэлтгэлээ базаагаад би бол одоо техник хэрэгсэл бичиг цаасаа бүгднийг бэлэн болгоод ажилд хойр томилгоогоо хүлээж аваад өөрөө чиглэлээ аваад өөрөө чиглэл авснаа дагуу чиглэл рүү алах тэрэг хамтрагчтай хамт одоо чиглэл дээр очиж үүргээ гүйцэтгэнэ.
Тэгээд Цэцароос өгсөн дуудлага мэдээллийг цаг тухайн хүртэн хүлээн авч, станцаар бол утсаар хүлээн авч, цаг тухайн хүртэн түргэн шуурхай очиж шалгах л одоо бидний ажлын үндсэн чиглэл байна да. Тэгээд жолоочийн хувьд манай цагдаа жолоочийн хувьд бол бензин босоо авахаас эхлүүлээ машин дэргэний бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, хамтрагчийн аюулгүй байдал гэсэн зүйлүүд төр бол онцгой хамтарч ажиллах чиглэлтэй байгаа. Тэгээд 24 цаг хамт үүрэг гүйцэтгэж байгаа юм мэдээж. Гэтэ нэг хүн шиг байж ижил одоо энэ үүргийг гүйцэтгэж маргааш өглөө ээлжийн бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэсэн үг. Тухайн бүст одоо юу гэдэг үүрэг Хүндрэлүүд гэх юм бол одоо яг бид бүхний үүрэг гүйцэтгэж байгаа албаагч бид бүхний хувьд бол одоо хамгийн гол хүндрэл бол хаягжил гэж юм өстой үнэхээр хэцүү үүдэг. Одоо ингээд шин залуу албаагч гэдэг юм уу шинээр томилогдсон ч гэдэг юм уу ийм албаагч нар яг одоо энэ тухайн чиглэл дээр гараа ихлээр цагдаа жолооч нь газраа мэдсэрээд л нөгөө дуудлага мэдээлэл өгж байгаа хүмүүс нь газраа буруу зааж өгөөд уулын орой дээр ч юм уу байдаг айлууд одоо нааш яв одоо наашаа гэл яг хаагур эргээд яаж очих хэдийн доод гэдэг тийм хаягжил үнэхээр юм уу болохоор одоо ажилд үнэхээр хүндрэлж ирж байна. Дуудлага мэдээлэл дээр түргэн шуурхай оч гэдэг одоо манай ерөнхий газар мэдээллийн шинжилгээ шуурхай удирдлага албанаас одоо бидрийг чиглүүлж байгаа. Тэгээд дуудлага мэдээлэл болгон дээр түргэн шуурхай очих боломжийг хаягжил гэдэг юм уурээс эвдээд байгаа байхгүй хамгийн гол нь. Одоо жишээ нь хідүүлээд одоо ганцын цадгаа тоод нөхөр агсан тавиад байна гэдэг дуудлага ирнэ. Дуудлага мэдээллийн дагуу мэдээж хүлээж авсан цагаа дараад дуудлага мэдээлэл гэсэн иргэнтэй холбогдно. За хаана вэ гэж холбогдохлоор өөдөөс арх савтурлахын дан зүйл хэрэгэлцэн хаягаа зааж өгч чадахгүй. Тэгээ юу ч ярихгүй өөдөөс нэг эсвэл агсар нэг эсвэл утсаа салгаад алгуулчихна. Нэг эсвэл тэгэл хаягаа ерөөс орд тасааж өгч чадахгүй. Ядахтаа нэг хажуу талд нь ийм дэлгүүрүүдэн шүү, ертөнцийн зүгээр эндээ шүү гэд зааварчлаад өгчдөг бол бид нар бол яваад очив. Бидний энэ юун дээр чинь таблет мод дээр чинь болохоор хариуц зуруудын нутаг дэвсгэрийн газрын зураг гэж байгаа. Болно. Газрын зураг гэж байгаа. За одоо жишээ нь энэ байна. 27 дугаар ороо гэдэг. Яг энэ нэг хуучин манай 116 чиглэл чинь 21, 27, 29 дугаар ороог хариуцдаг байсан. Тэгээ одоо ерөнхийдөө 27 дугаар ороогоо 117 гэдэг чиглэлд өгөөд манайх 21, 29-ийг авдаг. За одоо жишээ нь 127 дугаар ороо. 27 дугаар орооны хаягжилт. Энэ тэндээ ерөөс хаягна. Тэгээ одоо энэ бүгдийг бид хэд ингээд нэг нэгэнгөө хараад тухайн хаяг байршлын дагуу явж чинь. За тэгээ яг энэ дээр байгаа хаяг байршлыг бол олоод очиж чинь. Энэ дээр байхгүй хаяг байршил гэж бас байна. Одоо жишээ нь 1223-ын А, 23-ын Б гэхлээр яг 23 хажууд биш. Шаал ондоо газар. Эсвэл хажууд нь эсвэл шаал ондоо газар. За тэгээд 27 дугаар ороо нэг юм. 21 дугаар ороо бол арай гайгүй ойлгомжтой. Нөгөө их дээрх, баг дээрх, ганцын задгаа мадгаа гэдэг ингээд хамтдаа явчихж байгаа болохоор арай гайгүй. Олоход ер нь бол бэрхшээл хүндрэл нэг байгаад байгаа. Ганцын задгаа хэсэг нь болохоор яг ингээд энэ зэлүү задгаа тоот гэхэд хэцүү, тоосхны үйлдвэртэйг нийлцдэг болохоор тэр нь л жоохон хүндрэлтэй байдаг. Тэгээ ийм нэг хоёр газрын зургаар одоо ингээд ерөөдөө бид өхөн хаяга үнэхээр мэдгүй хаяга ингээд тоотоор нь хараад за энэ төв замаас яг тэргээр эргэж урах юм шиг, барахаар эргэж урах юм шиг ч гэдэг юм уу. Эсвэл энэ юугаар ханх өхөөгөр эргэж урах юм шиг бол ингээд баримжаалал ерөөсөө гудамжаар нь явчихж байна. Тэгээ хаяг ингээд хараад дуудлага мэдээлэл шалганаас. За иргэд дуудлага мэдээлэл өгөхдөө энэ од дэлгүүр гэж ерөнхийдөө бол та нар бас баримжаалдаг юм байна. За дээрэс нь энэ худаг байна тийм үү? За 152 дугаар худаг гэдэг юм. Тэгээд одоо тэр саяны тэмдэл дээр гарсан уулын айлууд болохоор нааша гэж боддог. Тэндээс хүн байтгаа тэр байтгаа нь харагдахгүй гэсэн. Бараг машин ч харагдахааргүй юм өндөрлөг хоол газар болохоор одоо нааша гэхэр чи одоо бид нар хаашаа явах юм. Энэ бол ийшээ иргэдэг. Хоошоо саяны явсан замаар энэ хоошоо гардаг. Энэ машин гарч ирж байгаагаар бас ийшээс салж явдаг. Ингээд дөрвөөс болчих жоох. Тэгээ ямар ч юм боломжгүй наашанаасаа гэж зүг Монголд байхгүй. Тэрөө жолоочийн талаар баруун зүүнгээ ярих юм бол бид нар олно шүү дээ. Одоо худгийнхаа араар тойроод зүүн тишээ өргөчихлөөгөө бид нар ингээд араар зүүн тишээ. За одоосоо ерөөсөө салахгүйгээр ингээд чигээрээ явсараад манах баруун эргээд орно шүү те. Эсвэл одоосоо шууд одоо өнгөрөнгөтлөө баруун эргээд баруун гартлаа барай яваад ирэхээр манай хаяг гарч ирэн ч юм уу би одоо ингээ гаднаа хүлээж जैन манайх бол тийм хаалгатай би гарах боломжгүй байна ч гэдэм үү тийм ойлгомжтойгоор заах хэрэгтэй байхгүй одоо эсвэл цэнхэр хаалгах юм бол за одоос ингээ баруун эргээд тэдэн хашаа явангуут манайх тэдэх хашаа ийм өнгөтэй хаалга байгаа дотроо тийм юм байгаа гэж хэлж бид нар ямар ч саадгүй яваадчихгаар тийм хаягч уг нь бол боломжтой юм байна уг нь бол боломжтой зүйл шүү дээ энэ нэг амар тийм хүнээс тийм мэдлэг ухааны юм шаардаад байхгүй
хүн амьдарч байгаа газараа ингээ өдөр болгон явж байгаа газараа ингээ чэйж хэлдэг шүү дээ хүн ч одоо баг одоо за манайх ингээд 4 хашаа яваад одоо энэ шүү гэд хар ухаанаар л ер нь ойлгоцгоох юм дээр жоохон манай иргэд өөрсдөө жоохон хүндрэл бэрхшээл те хаягаа зааж өгдөг. За амраа. Юу болсон бэ? За. Тэр бүрдий хамааралтай хүн юм уу? Ямар хүн юм? Зүгээр найз гэж таньдаг хүнгээ явж ирсэн. Эмэгтэй. Намаг аим. За ойлгосон юм чи та одоо хайж жоохон дуугнаа авчих та. Та жоохон дуугнаа авчих юм. Битээ өрлөөдөө байр оролцох юм чи. Чиний ээж залуу. Ээж нэг нэгээр ярьцгаа. Нүүр дээр үсгэлөө намаг зоохгүй. Таян залуучдыг танд юм уу? Хальт танд нэг танд. Хальт тайлын танд. Нахгүй. Тэгээд ингээд намайг ярьчих заяа. Би ойлгож байна. зодж жоод зодоод ингээд хамгийн сүүлд миний хувцаг идэх. Аль залуун зодсон юм бэ нэг? Энэ хар самтай залуу намайг зодсон удаад. Удаад дараа зодсон. Тий үснээс хаан зодсон. Таныг энэ байрны гадаа зодсон юм хаан зодсон. За. Машиндаа 61 40 гээд амтны хар түрээсөөр тийм зодж намайг зодсон юм тий. Тэгээд би учирсан гинт шарах юу вэ тань? Учирсан ингээ гар мар бүр хөлмөл бүр битүү өгсөн ба. Тэгээд сүүлд би ингээ найзтай бүр цухтаад ингээ найзынх нь машин дээр ноч уцаад ингэсэн чи миний хувцаг аваа шидэд ингээ за одоо та 50 байж. Бид нар арга хэмжээг авчаа заяа. Бити ингээ орж чадлаа үйлээ заяа 50 бай. Хүнлэнгийн хүмүүс дуудлага өгчөөд байна. Заяа би таныг процессыг ойлгоод байна. Та чимээгүй байж энэ төр намайг дагаад юу ч ярилгүй тэр хүмүүстэй 50 дагаа явчих заяа. Занш. Очоод бити уйлаад саяны шиг ингээ орлоод нөхцөл байдал ивдэд байгаа заяа. Тэгэхээр ерөөхдөө энэ хүнийг саяны эмэгтэйтэй хилцээний байран дээр авч өчнө гэхлээр энэ эрэгтэй зөрчлөг хүлээж зөвшөөрөхгүй. Хилцээний байран дээр танхаар нэмдэж. Тэгэхээр нөгөө албаагч биеийн үш туслаар хэрэглэх гав зүйл арга хэмжээ хийх юм. Тэгэхээр ингэ зурлаж байгаа оронд ямар ч байсан нэмгэлээр нэг алга тэрэг өгөөд энэ нэмэлтийг ямар ч хилцээ дээр авчиад гар хөл биеинд нь хохирол учирсан. Хохиролт няцралт үүссэн байгаа болохоор мөрдөгчдөр оруулаад рецептор хунаа зүйл хэрэглэсэн байгаа юм чи мэдүүлэг авахгүй тэмдэглүүлэлтэд явуулна. Маргааш өглөө ямар ч байсан ирүүл болохоор дахин мэдүүлэг ав. Одоо энэ залууга нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэгдсэн саатуулах байранд авчиж ирүүлжүүлсэн. Гүн зурт. Тэгэхээр одоо хэдүүлээ тийш явна. Загас уцгаж байгаа. За энэ ингээд одоо тухайн хүнээс саатуулах тогтоолно. Өнөөдрийн байдлаар одоо дуудлага мэдээлэл ямар утгатай ирсэн, хин гэдэг хүний бие гэмтэл учруулсан юм уу, зодсон юм уу, гэрүүл хүчрхийлэл үүссэн юм уу. Тэр зүйл утгыг бичээд зүйл залтанд 5-3-1 хүний биед гэмтэл учруулахгүй халдаж зодсон гэх үндэслэлээр саатуулж байна. За яасан их чи хизэнээс хизэнээ оронд эзэнгөө ирсэн. өглөө гарсан. За өглөө хэдэн цагт гарсан гэж. Өглөө 9. За. Сая ирэхэд энэ цэнэ донгод. За. Нохот юу? Нохоо ятаа. Тэгээд ирсэн чинь ажлын зураг авалттай юу шүү. За юу чи бид нар бас хамт хотоодоос. зураг авалтаа. Тэ. Ажлын байрны зураг авалттай. За хаагур нь орсон ихч. Цонхор орсон юм. Айл цонхор. За хоёлаа шууд очиж харчих. Бүрсгэл. Энэ нохоо. Хаглаад орцсон юм уу, түлхэд орцсон юм уу? Түлхсэн байна тий. Оо бүр та нар дотроо орцсон юм уу тий? Тийм. Ирсэн чинь харин. Аха. Ингээ орсон юм харагдчихад байж. Аха. Орж
Яах их ч одоо бүрэлдэхүүн ирж наанаас чи шинжээч ирж мөр авт. Яах гараад ирэх. Уул мөрийг барлаад яах вэ? Уул мөр одоо барлаа. Ямар үгүй юу яалга болсон бэ? Энэ ч нэг бах үгүй архиуд байдаг. Би юу хадгалсан тийм. Сэрвантанда. Тэгээд дээшлээд миний хөөрөг алгасан байна. Тэгээд дээр баха юм онгоцсон байлээ. Онгоцсон байна тийм. Хөөрөг чи ямар хөөрөг юм? Хөөрөг ман хөөрөг байгаа. За. Халтар ман юм уу зүгээр ман хөөрөг юм уу? Ман хөөрөг. Ман хөөрөг. Халтар ман хөөрөг тийм. Дунд гарах уу, том гарах уу? Нэг давтаг хийдтэй биш. Хандашгүй. Өөрөө ман их юм уу? Шин зуунах юм уу? Шин залуу хөөрөг. Залуу хөөрөг юм уу тийм. Биш ийм бүрийн гарын алганы дайтай ийм нэг гэн. Энд нэг өглөө хэдэн цагт гарч явсан юм? Би 11 цаг гарсан. 11 цагтаа. 10 бүдэ 10 болсон тий. За одоо манай бүрэлдэхүүн ирнэ ах нэг гэрлүүгээ бас хамаагүй ороо яах вэ? Бана. За хулгайдар ирсэн байна. Хүн чи өөрийгөө авч явж чадахгүй шүү дээ. Намаа нэг За үзэгчдээ 24 цаг контентын энэ удаагийн дугаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээс та бүхэнд хүргэлээ. За албаагчдын хувьд 24-48-аар одоо үүрэг гүйцэтгэдэг гэдэг. За гэр оролт бол нэлээд ихтэй. Нэлээд бас ачаалттай дуудлага ихтэй байдгийн байна. Гэхдээ өнгөрсөн шөнө одоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд бас харьцангуй бас дуудлага хүнд дуудлага байсангүй. Тэгээд мэдээж Монгол улс маань нэг ч гэсэн орой бас 50 гамж аваад маш их баяртай байлаа хувьдаа. Аливаа ирсэн дуудлагыг одоо эренбэлдэг бөгөөд за тухайн эренбийг өнгөөр илэрхийлээд за тухайн одоо хамгийн хүнд яаралтай одоо цагдаагийн байгууллагын тусламж хэрэгтэй байгаагаа зөвлөө албаагчид хэлж очдөг юм байна. За 24 цаг контент цагдаагийн албаагчдын нэг өдрийн одоо амьдралд нэг өдрийн үүрэг даалгавар биелүүлэлт хэрхэн өнгөрдгийг та бүхэн бас энгийнээр ойлгуулахыг хичээлээ.